Өөрийнхөө аягийг дуурган байлгаад лайвал та бусад хүмүүс аяганаасаа хуваалцахад асуудалгүй. Та өөрөө дундуур аяхтай байчаад бусад хүмүүстэй хуваалцах гэдэг чадахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ, тий. Та өөрөө юу ч болоо хаосрон сүлдээ дундуур нь ядарна. За сайн байцгаана уу? Та нартайгаа энэ удаагийнхаа Rise Together болонгаараа уулзгаа бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа болонгаар би та нартай амлсан ёсороо яг үнцнээ мэдрэхэд маа надад тусалсан 6 аргыг та нартай хуваалцах гэж байна. Тэгээд энэ нь болохоор яг миний амьдралтаа хэрэгжүүлсэн. Одоо бусад хүмүүсээс сурч мэдсэн, бусад одоо мундаг илтгэгч, одоо тэ лекц өгдөг хүмүүсийн яриануудаас одоо сонсоод одоо амьдралдаа хэрэгжүүлсэн эдгээр аргуудыг би та нартайгаа хуваалцах гэж байна. Надад үнцнээ олоход хамгийн нэгдүгээрт хийх ёстой зүйл маань юу байсан бэ гэхээр ерөөсөө л яг өөрийгөө бүр сайн таньж мэдэх. Сувдаа гэдэг хүн яг ямар хүн юм бэ? Өөрөөсөө би яг юу өгч чадах юм бэ те? Бусад хүмүүс бусдад амьдралдаа би яг юу бүтээж чадах юм. Тэрийг олж мэдхийн тулд надад хамгийн ихлэ тусалсан зүйл юу гэхээр ерөөсөө би өөрийнхөө сайн зан чанарыг сайн давуу талуудыг цаасан дээр бичээд нөгөө талаар өөрийнхөө бас дутагдлуудыг тэгээ яа сайн зан чанаруудаа ерөөсөө бичгтээ нэг ичээд байх юм ерөөсөө байхгүй. Яг бол хинч тэрийг ч уншихгүй юм чинь. Одоо магадгүй та өөрийнхөө биеийг их сайхан авч явдагтаа сэтгэл хангалуун байж болох юм. Эсвэл сайн ээж гэдэгтэй ч юм уу те. Эсвэл би маш хурдан хөдөлгөөнтэй эмийг маш хурдан амжуулдаг. Би эрт бас чаддаг, боловсрал өндөртэй. Одоо юу ч байж болно. Та өөрийнхөө тухай юунд их сэтгэл хангалуун явдیں۔ Тэрийгээ яг шударгаар заасан дээр бичээд нөгөө талаар юугаа засах хэвтэй тэрийг бас бичиж тэмдэглээд тэн дээрээсээ та яг за энэ хүн те би гэдэг хүн ямар давуу тал надад байгаа, ямар сул тал надад байгаа. Би энэ сул талаа би сайжруулж ажиллаад давуу талаа би илүү хөгжүүлснээрээ би яг өөрөө би яг юу бүтээж чадах юм. Тэгэхээр таны давуу тал юу ч хийж болно, сул тал чинь бас юу ч хийж болно. Тэгээ дээрээс нь бас зарим сул талыг өөрчилж болохгүй. Ямар нэг мэдээж яг гадаад төрхөнд сэтгэл хангалуун биш байдаг бол тэрийг чадах чинээгээрээ та одоо тий одоо гой сайхан бол өөрхөн чадах бүхнээ хийгээд үнэхээр өөрчилж чадахгүй юмыг та яг өөрийгөө байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй. Тэрээс надад хамгийн хэцүү байсан. Яг өөрийгөө яг байгаагаар нь хүлээж аваад байгаагаар нь хайрлах. Одоо тэр байдал бол яг хаж чим нэг өдрийн дотор болчих юм биш. Маш их одоо дадлага, маш их зүйл шаарддаг. Өөрийгөө хайрлаж сурахад. Тэгэхдээ хүн өдөр болгон хичээсний явцад өөр өөртөө 100% ад жаргалтай. Яг өөрөө би Сувдаа гэдэг энэ хүнд л би одоо хайртай. Заавал би оюун ашиг байх албагүй. Би яг энэ хүнд л хайртай гэдгийг та маш олон одоо тэ өдөр болгоны одоо дадлага туршлага дээрээс өөрөө өөртөө та суулгаж чадах боломжтой. За миний хоёр дахь надад одоо та нарт өгөх арга маань юу вэ гэхээр ерөөсө гомдлохоо болоод үйлдэл хийх. Та амьдралынхаа ямар нэг юмд одоо ад жаргалгүй байгаа бол жишээ нь гадаад байдалтай та одоо дургу байгаа бол тэ илүүдэл жиндээ дургу байгаа бол тасгал хөдөлгөөн хий. Одоо харилцаануудад чинь нэг л болж өгөхгүй байгаа бол хажуудах хүнтэй харилцаагаа гой сайхан болгохын тулд сайхан ярилц тэ тэр хүндээ өөрийгөө ойлгуулж хэл магадгүй та санхүүгийн байдал дээр сэтгэл хангалуун биш гэж болно. Тэгвэл та мөнгөө гамтай хэрэгэлтэй хэрэггүй юм мөнгөө өрхөө байл одоо мөнгөө хурааж сурч гэдэг ч юм уу. Гомдлоод левел ерөөсөө та гомдлсноор амьдралдаа ямар ч сайн зүйлийг авчрахгүй. Гомдлсноор та илүү их гомдлох одоо юуг харна. Одоо шалтгаануудыг харна. Би танаас бодлоо ч гэж ярьдаг те. Та нар сөрөг зүйлэнд анхаарлаа хандуулаад амьдралдаа болохгүй бүтэхгүй байгаамаа яриад л яваад байвал болтохгүй бүтэхгүй юмнууд л амьдралд чинь гарч ирээд байна. Миний та нарт өгөх 3 дахь зөвлөгөө юу вэ гэхээр бусдын худлаа үгэнд итгэхээ бол бид нэр хүн болгоо энийг хийдэг. Одоо ч гэсэн би тэрэн дээр ажилласаар байгаа. Тэ? Бусад хүмүүс бид нарыг юу гэж хэлнэ? Бусад хүмүүс бидрийг юу гэж дүгнэнэ? Тэрүүгээр нь бид нар дүгнэх гэдэг өөрсдийгөө. Бусад хүмүүсийн дүгнэлт бол ерөөсөө тэр хүний л одоо таныг харж байгаа, амьдралыг харж байгаа фильтр. Одоо Instagram дээр фильтр гэж байдаг шүү дээ, тэ? Бид нар зураг мураг оруулахдаа тэ энэ фильтр нь гоё юм байна. Энэ нь онцгой юм байна. Тэгэхээр хүн болгонд одоо тэ хүн болгон ямиг хардаг фильтртэй. Тэр хүн амьдралыг хараар хардаг бол тэгэл хар фильтр тэр чигээрээ. Тэгээд ямиг хараар харж байгаа хүн мэдээж яг таны тухайн ямиг хараар л харна. Тэгэхээр танд болохгүй бүтэхгүй ямиг хэлээл таныг сэтгэл санаагаар унгаана. Таныг өөрийнхөөрөө байлгах гад тий янз бүрийн ямиг хэлж болно. Тэгэхээр бусдын хэлсэн үгэнд ерөөсөө бити итгэж өөрийгөө одоо үнэл та өөрийгөө хинбэ гэдгийг мэддэг байх ёстой. Ямар үн цэнтэй би яг энд юу хийх гээд ирсэн би яг хин бэ гэдгээ олцсон байгаа тохиолдолд бусдаас би яг хин юм бэ надад хин гэдэг юм олоод өгөөч гэж явах шаардлагагүй. Яг бол өөр хүн ерөөсөө танд хин бэ гэдгийг чинь ойлгуулж өгөхгүй таны мөрөөдөл одоо таны зорилгыг тань шиг тэгж одоо хүсэх хүн ерөөсөө энэ хүмүүс байхгүй. Тэгэхээр бусад хүмүүсээр өөрийгөө яаж амьдрахаа заалгах, өөрийгөө яаж авч явахаа заалгах, хин бэ гэдгийг хэлүүлэх ерөөсөө шаардлагагүй. Тэгэхээр бусдын үгнээс авахыг аваад хайхыг хайж сурах хэрэгтэй. Дөрөвдүгээр зөвлөгөө юу вэ гэхээр өөрийн гэсэн стандарттай бай. Би гэдэг хүн нэг ийм л стандарттай хүн шүү гэдгээ бусдад ойлгуул. Одоо би зүгээр нэг жишээ татъя л да. Манай унтлахны өрөө ягаад ч юм ингээд нэг мэдсэн чинь баг болон хүүхдийн тоглоомоор хөглөрөөд
заваараад би ингээд нэг өдөр хүүхдүүдэд загнаваа. Яагаад ингээд миний өрөөнд та нар тоглоомоо оруулж ирээд байгаа. Тэгэхэд би бодоодсэн чинь би өөрөө унтлахны өрөөндөө хувц цунараа хамаагүй хайдаг. Би өөрөө унтлахны өрөөгөө дандаа цэвэрхэн байлгадаггүй болохоор манай хүүхдүүд болно гэж бодоод яасан тоглоомоо авчираад идж уусан юм авчирч хаяад байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнээс хойш би юу ойлгосон бэ гэхээр би тэгвэл өрөөгөө байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол манай хүүхдүүд цэвэрхэн байгаа өрөөг хараад завааруулах зүрхлэхгүй. Магадгүй алдаа гарах юм бол хэрэг хэлэх юм бол тэр хүүхэд ойлгоод дараа нь тэхгүй. Тэгэхээр зөвөр би зөвөр унтлахны өрөөнөр жишээ авч байгаа нь юу гэхээр ерөөсөө таны амьдралд та өөрийгөө яаж үнэлж гин, өөрөө өөртөө яаж хандж гин, хүмүүс тантай яг тэгж хандна. Бид нар өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө үнэлээгүй тохиолдолд хүн бидрийг үнэлэхгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө та эхлээд үнэлдэг, өөрөө өөртөө та эхлээд стандарттай байснараа бусад хүмүүс таныг үнэлнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөртөө амьдралтаа стандарттай бай, харилцаандаа стандарттай бай. Ямар нэгэн хүнтэй та үргэлж байгаа бол шинэ харилцаанд байгаа бол хажуудах үргэлж байгаа болцож байгаа залуудаа за би ийм юм зөвшөөрдөг, ийм юм зөвшөөрөхгүй шүү. Хэрэг чи ийм байдлыг гаргах юм бол надад айгүй хэцүү байх болно. Яг гэвэл би ийм байдал дургвэ гэдгээ айгүй гоё. Заавал би стандарттай хүн гэдэг ингээ хамраас өгөөд яваад ах биш. Айгүй гоё ойлгож эртнээс хэлэх юм бол тэр хүн за сувдаа ийм стандарттай юм чинь би энэ хүний стандартанд хүрч чадахгүй юм байна гэд магадгүй танаас холдно. Эсвэл за би хичээнэ, би энэ стандартын хүн байж чадна гэж тэр хүн таныг илүү үнэлнэ гэсэн үг шүү дээ, тий. Та нарт 5 дахь зөвлөгөө болохоор өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохын төлөө өдөр болгон юм хий. Өөрийнхөө төгс хувилбарын төлөө зүтэг, өөрийнхөө аягийг дүүрэн байлга, өөрөө өөрийнхөө төлөө би дасгал хөдөлгөөн өдөр болгон дасгал хөдөлгөөн хийгээд өдөр болгон ямар нэгэн байдлаар би өөртөө нэг хөрөнгө оруулалт хийснээрээ ном уншсанараа хүмүүсийн гоё яриаг сонсснараа би илүү их ад жаргалтай байгаа анзаардаг. Тэгснээрээ нөхөр маань намайг буцаагаад илүү үнэлдэг. Би ингээд өөрөө тархалтанд баригдчаад би л тарган байна, би юм байна, би хүүхэд гаргаад ингэчлээгээл ингээл гомдлоод өөрийгөө үнэлэхгүй байгаад байл мэдээж их хажуудах хүн маань ч гэсэн эхлээд надад сайхан үгсийг хэлнэ явандаа залхна. Тэгэхээр хамгийн эхлээд өөр дээрээ ажиллаад өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохын төлөө би хичээ гэж та нартайгаа дандаа ярьдаг. Ерөөсөө миний амьдралдаа барьдаг маш том зарчим яг одоо үед хүн хөтлөө би энэ зарчмыг барьсаар ах болно. Би ерөөсөө за өнөөдөр энэ сувдаатай ингээл байхад би болж байна да. Би болж байгаа юм чи ингээл болоо гэгээд болохыг боддоггүй. Би өөрийгөө өдөр болгон ямар нэгэн байдлаар өөрийгөө сорихыг, өөрийгөө хөгжүүлэхийг өөрийнхөө хэмжээнд шүү дээ. Заавал би Харвардын сургуульд сураад өөрийгөө хөгжүүлж чадахгүй юм чинь яг өөрийнхөө хэмжээнд би өөрийгөө өнөөдрөөсөө илүү маргааш би өнөөдөр байснаас илүү хүн болохын төлөө хичээдэг. Тэгснээрээ би илүү их ад жаргалтай, илүү их өөдрөг, илүү их өөрийгөө үнэлж байгаагаа мэдэрдэг. Өөрийнхөө төлөө юм хийж өөрийгөө нэг тавьж өөрийгөө хайрлна гэснээрээ та ерөөсөө амиа утсан хүн болж байгаа юм биш. Харин ч өөрийгөө хайрлж өөрийнхөө сайн хувилбар болох гэж хичээснээрээ та бусдыг илүү хайрлж сурдаг. Бусдад та илүү өөх юмтай байна гэсэн үг. Та өөрийнхөө аягийг дуурган байлгаад лайвал та бусад хүмүүс аяганаасаа хуваалцахад асуудалгүй. Та өөрөө дундуур аяхтай байчаад бусад хүмүүстэй хаваалцгаад байвал чадахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ, тий. Та өөрөө юу ч болоо хаосран сүлдээ дундуур нь ядарна. Тэгээ хүн өөртөө яг ханаад би яг болцсон гэд бие тоохдоо л хүн ундаг. Ерөөс тэр үед л хүн унж эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө би болоогүй, би илүү гоё болох тий. Гэхдээ талархалтай байна. Яг өөрийнхөө миний дараагийн та нарт хэлэх юм юу вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө өсөлт хөгжилд анхаарлаа хандвал өөрөө өөртөөгөө л өрсөлт тэгснээрээ та талархалтай байж байгаа өөрийнхөө байгаа та ажлуудыг анзаарна, өөртөө байгаа бэлгнүүдийг анзаарна. Тэгээ хүн ерөөсөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өөртөө ажиллаж өөрийгөө ялахтаа илүү их мэдэрдэг юм билээ. Тэгээд бусдад илүү үнэлэгддэг. Та бол яг одоо байгаагаараа л хангалттай, үр хөвгттэй, хайнажилтэй, ээж аавдаа танд яг амьдарч байгаа ертөнцийн та яг одоо байгаагаараа хангалттай. Хүн яг өөрийгөө яг байгаагаар нь хүлээж авч хайрлахдаа өөрийнхөө үн цэнийг олж авдаг. Тэгэхэд танд дараагийн манай хөгц ирчээд уйлаад байна. Би газ бичлэгээ одоо ингээд дуусгая. Би бол давтагдчихгүй нэг юм байна. Энэ биеэр энэ зүрх сэтгэлээрээ би үнцэнтэй. Би зөндөө олон хүмүүст сайхан зүйлсийг өгч чадах тийм чадaltaй гэдгийг хүлээж авсан үед та илүү сайн хүн болж чадна. Тэгэхээр яг одоо танд би юу хэлэх гээд байна вэ гэхээр та өөрийгөө магадгүй азгүй амтан өөрийнхөө болсон явдалтай өөрийгөө буруутгаад алдаануудтай өөрийгөө дандаа уйчихсан, өнгөрсөндөө өөрийгөө хадчихсан байгаа бол та ерөөсө гаццсан биш шүү. Та өөрийнхөө үнцнийг одоо ч олж чадна. Та өөрийгөө одоо ч хайрлаж чадна. Амьдралаа та өөрчилж чадна. Таны амьдрал таны 100% таны гарт байгаа. Тэгээд миний энэ бичлэг та нарт жоохон ч гэсэн тусалсан гэж найдаж байна. Хүүхд маань сэрчээд дээр уйлаад байна. Тэгээ би одоо бичлэгээ энэ дээр дуусгая. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Өөрийгөө бие махбодын хувьд бие махбодын байдлаар бас аюун
I'm gonna sort of extra neck.